Хэний ч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч яв. Хэний ч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хэн нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинаж хайрл. Радиог энэ цаг мөчид долгионо тааруулан хүлээн авч сонсож байгаа бас үзэж байгаа эрхэм үзэгч сонсогч танд энэ цагийн мэд дэвшүүлээ радиогийн 1-р студиэс Баясаа, Атра, Заяа 3 замун найруулагч Мизугийн хамтдаа энэ өдрийн гэрэлтэм эмэгтэйчүүдийн хөтөлбөрөөр танд хүрэхэд бэлэн боллоо. 104.5 84.5 гэсэн долгионоор та биднийг сонсох боломжтой. Мөн 3W1045 вебсайтаар бөмбөрцгийн ханаслал ханаа сонсно. Харин үзэх боломж гэвэл гэр бүлийн радио 104.5 гэд гэрэлээр бичгээр Facebook дээр манай пэйж харагдаж байгаа. Шууд гэрэлтэн маань дүрстэйгээр хүрж байгаа учраас комент хэсэгт нь өнөөдрийн сэдвийн хүрээнд бидэнтэй ярилцаад бас сайхан дурсамжиндаа аз жаргалаар дүүрэн хөвргöd ингээд нэг шигдээд нэг ороод гараад ингэх баха гэж бодож байна. Өнөөдрийн сэдв угаасаа яг тийм байгаа. Тийм. За өдрийн мэнд хүргэе. Тэгээ өнөөдрийн сэдв бол одоо маш гоё сэдв байгаа. Ягаад тэгэхээр бид нар чинь 12 сарыг бол хайраар нэлээн одоо бужигэндэг, өрөндөгтэй хайрын талаар ярьдаг. Тэгээд аавын хайрын талаар. Аавын хайр одоо хүүхдэд яг юу хөөгд юм бэ? Аавын тэр агуу том ертөнц те хүүхдийг яаж хүмүүжүүлдэг юм бэ гэдэг талаар ярихад бэлэн болсон байна. Гэр бүлийн радиогийн 1-р студиуд Баясаа, Заяа, Атра сэтгэл зүйч маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд Атратайгаа хамт мэдээж те эрэгтэй хүний сэтгэл зүй тэгээ аав болсны дараа бас өөр хүүхдүүдтэй юу өвлөж үлдээх хэвээр энэ тэр хайр гэдэг нь юу багтдیں гэдэг талаар ярина. За тэгээ бидэнтэй хамтран ажиллаж байгаа хоёр байгууллага байна. За эхнийх маань болохоор Чуда Монгол. Чуда Монгол. Бид ч хоёулаа бүр бараг булаачих гэдэг нэг. Чуда минийх энэ минийх гэлтэй. Чуда Монголд мэдээж сүүн бүтээгдэхүүнээр дагнан бэлгийн хоёр багцыг та бүхэнд санал болгож байгаа. Тэгэхээр 12 сарын турш ч гэсэндээ бид гэрэлтмээрээ танд яг хүүхэдтэй эко бэлгийн багцыг худалдаж аваарай гэж санал болгож байгаа. Бэлгийн багц маань хоёр багцтай байгааг хэлсэн байгаа. Үн бол боломжийн. Нэг багц нь 18800, нөгөө багц нь 21600 төгрөгийн үнэтэй байгаа. Мэдээж та доор гарч байгаа утсаар холбогдоод захиалаад авах боломжтой. 10 бэлэг авах юм бол 1 бэлэг өнгөө. За хэрвээ захиалж авах боломжгүй бол хамгийн ойр байгаа супермаркет дэлгүүрүүдээсээ та бүхэн худалдаж авах боломжтой байгаа шүү. Ямар нэгэн байдлаар чихэр таршламтгай, чихэр идэхээр жоохон хэцүү байдаг. За эсвэл бүр бага насны хүүхдэд юу өгөх вэ гэж санаа зовж байгаа бол за танд маш гоё бэлгийн багцыг ингээд гаргаж суулгаж байна. За, бэлгийн багцаага танилцуулж 76 тэгтээ 32 33 гэсэн утсаар холбогдоорой тийм ээ. За, мам доктор маань бол ерөөсөө л ээж хүн эрүүл мэндийн мананд зогсогч одоо хүн юм аа гэд тэ. Тэгээд мам докторынхан маань гол нь урдчлан сэргийлт гэдгийг маш онцгойгоор хэлдэг. Тэгээд өвлийн үйлрэлд одоо хүмүүс юу гэдгийг тэ ханаа төрөнгөт нь яах вэ гэж гүйдэг бол мам докторыг 100 хавар намар өвөлгүй ингэж хэрэглэх нь гол нь дархлааг одоо суулгаж байгаамаа гэд. Тэгээд цэцэрлэгийн багц бол миний урд байгаа сургуулийн багц гэж бас байгаа. Цэцэрлэгийн багцны өнөөдөр энэ дархлаа дэмжих ургамлын цахимлыг жоохон онцолмоор байна. Энэ маань ингээд хүүхдүүдийг цэцэрлэгээсээ тараад явахт нь багш нар нь буцалгаад аянд нь жоохон хийж өгөөд уулгаа явуулцдаг. Тэгээд дархлаагийн дэмжин хамгийн гол нэг ургамал цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэж байгаа. Тэгэхээр ургамлаас ашигладаг хүмүүс яах вэ гэд битээр асууж ирсэн тий. Тэгсэн чинь ер нь бол ургамлыг ингээд бид нар аль хэзээний л одоо байгаль ихтэйгээ ойрхон байд юм чин баг багаар уулгаж хөвшүүлээд авах юм бол нөгөө нэг харшлаад идэг ургамлуудтай одоо дасан зохицчихдээ юм а гэж байсан. Тэгэхээр бүр нэг хүнд хэлбэрийн харшилтай болвол мэдээж нөгөө нэг тий заавар аваад болохгүй гэж байгаа. Тэгэхээр энэ багцыг бол цэцэрлэгээр 30 хүүхэд 2 сарын турш хэрэглэх боломжтой. За жишээлхэд хоолойгоо өглөө зайлчин цэцэрлэгээс явахдаа энэ дархлаа дэмжих бэлтгэмлээ уучин, ванны цэхмэлдээ унтахтаа орчин ч гэдэг юм уу тий. Ийм хөөрхөн арга замтай байгаа шүү. 72 27 52 25 гэсэн утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваад захиалаарай мам доктор гэд пэйж утсыг дагаарай. За аавын хайрын талаар ярихад бэлнэ. Манайхан бас ингээд гоё хамгийн гол зүйл нь тий аавынхаа хайрын талаар танд юу өгсөн. За магадгүй эр нөхөртэй хүүхдүүдтэй юу өгч харуулдгийг. За тэгээд одоо юу гэдгийг те хэрвээ өөрөө аав бол би ингээд үр хүүхдүүдтэй ийм зүйлийг харуулдаг, үзүүлдэг, ингэж нөлөөлдөг гэд ингээд 3 өнцгөөс бичих боломжтой. За тэгээд аавын хайр гэдэг зүйлийг ер нь хүмүүс яаж авсан байд юм бэ гэдгийг маш онцгой хагаад идэг те. Тэгээд аавын хайр гэж ярингууд эрэгтэй хүний сэтгэл зүйн одоо тий онцлог нь ертөнц нь ямар байд юм бэ гэдгээс эхлэх баг. За надаас асууж байгаа. Тэгж байгаа сэтгэл зүйчээс асууж байгаа. Хоёулаа шууд дотроо гарцсан. Надруу хараад байна те.
эмэгтэй хүнээс бол маш ялгаатай шүү дээ. Эрэгтэй хүний хайрлах, бас хайрлуулах тэр одоо мэдрэмж нь арай өөр. Эмэгтэй хүмүүс илүү уян зөөлөн байдаг бол эрэгтэй хүний хувьд илүү хүчрэхэг би одоо чадчихээн ч юм уу, би альва зүйлийг чадчихээн, эсвэл одоо би хин нэгэнд хэрэгтэй хүн байна ч юм уу. Би ингээд ийм нүмер нүлэг болж чадчихээн, тус дэмжлэгийг үзүүлж чадчихээн гэж мэдэрж явах та аав хүн аюугаа өөртөө ихтэй тийм байдаг. За тэг яг тэрэн шигээ эргээд хайрыг харуулахтаа ч гэсэн магадгүй яг ээжүүд чиг нэг юм хошуу дэвсэл үнсэж өнгөлөөд ч юм уу тийм зөөлөн биш хэдий ч яг ингээ байгаагаараа үлгэрэлдэг. Тэг ингээ нөө хизээд яг нэг юм хамгаалагч юм а гэдэг мэдрэмжийг бас өгч чаддаг хүүхдүүдийнхаа үр хүүхдүүдтэй. Тэг нэг юм хатуу ширүүн юм шиг тоглоод байгаа мөртлөө тэр нь хүүхдүүдийг бас их гоё тийм хатад сургаж идэг. Тэг нэг тийм арай л өөр ертөнц байдаг л да аавуудын хайр. Одоо би чинь хүү охинтой учраас яг ялгаатай хүүхдэд хайрлалт юм байна гэж бодсон. Мэдээж хайр нийжлэхэн. Гэтэ юугаараа ялгаатай вэ гэх юм бол миний бодлоор аавууд болохлээрээ охин хүүхэд аавыгаа харахлаарэ би яг нөгөө аав шиг хүнтэй сундаа аавыгаа ингэж нэг хайрлсан хамгаалуулсан мэдрэмж авч ингэж өсдөг болвол хүүгүүд яагаад ч юм миний бодлоор юу гэж бодсон ааваасаа үлгэрч авч өсдөг юм байна гэж бодсон. Тийм түүнтэй ижилхэн хүүгүүдтэй охтуудаа бодох юм бол арай жоохон чанга. Тэгээд ярьж байгаа хэлж байгаа ч гэсэндээ шууд том хүнтэй харьцаж байгаа юм шиг хүүгүүдтэйгээ харьцдаг. Охтуудтайгаа бол бас л нэг тий уян зөөл ингэж харьцаж байгаа харагдаад байдаг л да. Тийм учраас хөвгүүд бол аавыгаа дуурайж ааваасаа үлгэрч авч өсдөг юм байна. Охтууд талаараа яг аав шигэ хүнтэй суух юмсан аав минь намаа ингэж хайрлаж байгаа юм чин яг намайг хайрлах юм хүнтэй суух юмсан гэдэг бодлоор бас ингэж өсөх нь эрүүл юм болов гэж бас бодогдсон. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд бол яг жинхэнэ эр хүн байх үлгэр заагварыг ааваасаа авдаг тий. Эмэгтэй хүнийг яаж хайрлах ёстой юм тий. Яаж бас дэмжиж тий ингээд хоорондоо эв найрамдалтай байдгийг гэдэг аав ээжийн харилцаанаас харна. Дээрэс нь эрэгтэй хүн яаж юм гоё хүчрэхэг гэр бүлийнхаа нүмер нөөлөг тий уул шиг хангар юм өмг түшиг нь байж чаддгийм бэ гэдгийг хүүхдүүд эрэгтэй хүүхдүүд ааваасаа үлгэр дуурайлыг авдаг. Эмэгтэй хүүхдүүд болохоор эрэгтэй хүнийг яаж гоё зохистойгоор хүндлэх ёстой юм бэ? Тэгээ дээрэс нь би ямар гоё юм хайрлагтаар төрсөн үн цэнтэй юм бэ гэдгээ үн цэнийг мэдэрдэг. Тий ааваараа дамжуулж мэдэрдэг тий мэдээж хэрэг нь бол маш гоё тэр нөгөө аавын хайрыг мэдрүүлж байгаа тэр гэр бүлд өсөж байгаа хүүхдүүд яг энэ загвар жишгийг бол ааваасаа авч яадаг гэсэн. Ерөнхийдөө хүүхдүүд ер нь өөртөө итгэх итгэл аливаа зүйлээс халшрахгүйгээр шин зүйлийг туршиж үзэх эр зоригийг ааваараа дамжуулж сэтгэл зүйд нь одоо тэр яг тэр эр зориг өөртөө итгэх итгэл хоёр сууж идэг гэсэн үг. Хүүхэд дээр бол яг ингэж байдаг л да. Ээжүүдийн оролцоо амар их байгаад байна. Тийм учраас ээжүүд л нөх хүмүүжлэлд нь оролцоод байна. Бүхэл юмд нь оролцоод байна. Эцэгхийн хурал гэвэл дандаа л ээжүүд сууж ийн гэдэг бол миний бодлоор бараг ээжээс илүү аавын оролцоо тэр хүүхдэд бүр илүү чухал байгаа юм шиг санагдсан. Магадгүй аавынхаа оролцоо төдий чинээ бага байгаа нь хүүхэд ч гэсэндээ нийгэмд ингээд оролцоо нь төдий чинээ багасаад байх юм болов уу гэдэг бодол. Яг таны хэлсэнчлэн нөгөө өөртөө итгэх итгэл нь аав нь анхаараагүйгээс болоод төдий чинээгээр ингээ багасаад байгаа. Тийм зориггүй болчихж байгаа юм шиг энэ мэдрэмжийг бол хараад байгаа. Энийг яг яаж харж ийнэ гэхээр би ч нөгөө нэг хүүхдүүдийн ингээ нөгөө эцэгхийн зөвлөл хийдэг байхгүй юу. Тэгээд тэгэхээр хүүхдүүдтэйгээ байнга ойрхон харилцдаг. Тэгээд ингээдлэр нөгөө нэг ар гэрийн амьдрал болон босод зүйлүүдийг нь мэдхээс өөр аргагүй болдог л доо. Тэгээд ингээд бадоод яг харьцуулаад харахаар яах аргагүй аав нь ингээд байгаа хүүхэд эсвэл байхгүй байгаа хүүхэд эсвэл аав нь хитрхи их завгүй байгаа учраас ингээ анхаарал тавьдгүй хүүхэд гээд бүгд нүдэнд ил харагдаад байдаг. Тэгээ энэ болгоно нь хүүхдэд ирээдүйд хэрхэн нөлөөлж байгаа вэ гэдгийг аавуудад яаж ойлгуулах вэ? Уг нь бол ээжүүд хэлээлэдэг штеп. Хүүхдэд анхаараач ээ. Өстө нэрээ одоо эрэгтэй хүүхэд болсон чи ингээд үг хэлээч ээ гэдэг ч юм уу. Гэхдээ эхнэрүүдийн үгийг авах нь бас нэг тийм ховор штэ. Арай өөрөөгөө гэдэг тийм. Тэгвэл аавуудад хэрхэн яаж ойлгуулах вэ? Тэгэхээр аав хүний оршихуй гэдэг бол үнэхээр гайхамшигтай тий. Одоо нэг уул шиг нүмертөө тэр хүүхдийн сэтгэл зүрх одоо бидний сэтгэл зүйчдийн хэлдгээр бол яг нэг даалт ухамсар буюу одоо нэг өвөл ухамсарлагдахуд бага наснд одоо байгаа тэр мэдрэмж нь айдас төгшүүр тэ ингээд үл итгэл нөгөө хүмүүстэй ингээ харилцаа үүсгэхэд итгэж чадахгүй байдлыг хостоогоо харилцахад ч орно, ажлын байран дээр ч орно, нийгэмтэй харилцахад ч гэсэн орно, үл итгэл буюу юмд аливаа юмд итгэж чадахгүй байх. Тэгээд ийм төгшүүр айдсаар хөтлөгдсөн буюу одоо нөгөө ийм халшрамтгай байдал энэ бүх зүйл чинь нөгөө ааваас гаралтай шарах гэж ярьдаг. Дади шүү. За аавар дутагдах хам шинж гэж юу нь бол хэлдэг. Аав хүн за яг байх ёстой цагт нь үр хүүхдүүдтэйгээ байж чадаагүйгээс
бас болоод энэ бол бүр судалгаач байдаг нөгөө аав нь байхгүй байх үеийн хүүхдүүдийн сэтгэл зүйдээр гарч байгаа өөрчлөлтийг байгаа үед гарч байгаа өөрчлөлтөд ингээ харьцуулсан. Гэтэл нөгөө аавд юу гэж ойлголт ингээр би байдаг штэ. Хамтал байгаа штэ. Явж л байгаа штэ гэж бодоод идэг. Тэгтэл энд нэг зүйлийг аавд маш сайн ойлгох хэрэгтэй. Үнэхээр хичээж байгаа гэдгийг мэдэж байна. Аавд бол яа гэхээр ерөнхийдөө ямыг нөгөө том зургаар нь хараад аавудаас одоо магадгүй яг чи хийм бэ гэдэг нөгөө үнцний талаар асуух гэхээр өөдөөс нь би яг юу хийж чаддаг үлээ гэж боддог. Ер нь бол нэг юм төрөлхөөсөө өгөгдөл нэг юм дайчин, хүчрэхэг, юм одоо юу хүндлэгдэх юм хэрэгцээ өндөр юм одоо юм хамгаалагч байр суурьнд байдаг. Тэнгүүт нөгөө юм жижиг деталь зүйлүүдэд анхаарал хандуулахаа заримдаа орхигдуулцдаг. Тэгэхээр нөгөө гэр бүлийнхаа л төлөө явж байгаа штэ гэж хэлээд биеэрээ хамт байгаа мөртлөө сэтгэл санааны хувьд хамт байхгүй. Яг тэр сэтгэл зүйн хэрэгцээг нь өгөхгүй байх нь илбэг байгаад байгаа. За тэр өгнө гэдэг нь яг юу юм гэхээр хамаагүй өдөрт 5 минут ч хамаагүй зүгээр л хүүхдтэйгээ ярилцах, үгийг нь сонсох, тэгээ дээрэс нь хамт тоглох. Ер нь бол хүүхдүүд аавтайгаа тоглож явахдаа тиймээс та маш гоё тийм аз жаргалтай байдаг. Дээрэс нь тархин бүр эрчимтэйгээр хөгжиж байдаг гэж аахгүй. Нөгөө ээжигээ хоол гэж хардаг, аавыгаа тоглоом гэж хардаг гэж. Яг үнэн шүү дээ тий. Нөгөө бүр сталаг гой ийм тархийг хөгжүүлдэг бүтээлч зүйлээс ч хийлэхээс ч илүүгээр яг ингээд аавтайгаа тоглож байгаа үедээ хүүхдийн тархи ингээ маш хөгжиж идэг. Тэгээ дээрэс нь ингээд өөртөө итгэх итгэл, өөрийн үнцэн, би бол зөвхөн хайрлагдсан нэг юм, би бол чухал онцгой нэг юм, хамгаалагдсан нэг юм. Энэ хорвоо ертөнц бол айх аюулгүй. Тэгээ би бол бусдад итгэж болно, энэ ертөнцид итгэж болно. Би юунаас ч айх хэрэггүй гэдэг тэр бүх суур мэдрэмжүүд нь аавтайгаа тоглож явах үед, аавтайгаа ярилцж явах үед, аавтайгаа цагийг өнгөрүүлж явах үед бүрэлдэж бий болж идэг. Энэ айгүй чухал зүйл зэ. Тэгэхээр аавын ертөнц гэж үнэхээр гайхалтай байна те. Тэгэхээр яг одоо хамт байгаа хүмүүс маань бичээсэй гэж бодож байна. Аавын одоо танд өгсөн зүйл, аав бол та хүүхдүүдтэй өгж байгаа зүйл те. За эхнэр бол аавыгаа хажуунаас нь хараад нөхрийгөө те хараад ингэж үнэлж байгаа те, бахархаж байгаа, хүндэлж байгаа тэр гоё одоо кейс жишээнүүдээ бичээсэй гэж бодож байна. Яг бид ингээд нэг дараагийн асуулт асууж зүйлийг бас ингэж те хэлж бичиж хуваалцаж болохгүй гэж яг л өнөөдөр аавууд болохгүй байх, нэрчүүд болохгүй байх гэхээс илүүтэй аавын тэр хайр энэ нийгэмд, энэ гэр бүлд тэр хүүхдэд яаж нөлөөлж байгаа юм хуваалцмаар байгаа. Тийм энийг бол бүр ярих хэрэгтэй. Би бүр баярлалаад байгаа энэ сэдвийн талаар. Тэг ингээ нөгөө биеэрээ л бити оршоод байгаа чи. Зургтныхаа өмнө удирдлага барьчаал ажилтаа түүртэй дэжтэйгээд эсвэл ингээ аваад байгаа мөртлөө харилцаа үүсэхгүй бити байл та. Эсвэл бити шүүж буруутгаад байгаа хүүхдээ тий. Яг тэд нар нь болохоор нөгөө нэг яг тэр ааваас авах хайрыг өгөхгүй байгаа байхгүй хүүхдэд. Гэтэл яг түрүүний хэлсэн хамт нэг сайхан хөлсөө гартал хүүгүүдтэй бол хаталтаа тоглож. Охтуудтай бол хамаагүй ингээл гоё нэвдэкийн зүйлгээд тий ингээ хамт гоё хоол моол хийж байгаа юм шиг тоглож хэсгээ. Тий ингээ бүх цаг үед гэж хэлээгүй ш нь 5-10 минут. Тэгээ хамт үлгэр уншиж өгдөг ч юм уу ярилцчих. Тэгээл тэр хүүхдийн сэтгэл санааны тэр хэрэгцээ ингээ пүүл дүүргэгддэг. Тэгээ тийм хүүхдүүд бол үнэхээр нүдэндээ галтай. Бүр юм нүүрэндээ цогтой юу ч хийхээс айдаггүй. Тэгээ сэтгэл хөдлөлийн хувьд бол асар тогтвортой. Аавтай ойр байгаагүй хүмүүс сэтгэл хөдлөлийн хувьд айгүй юм тогтворгүй байдаг байхгүй. Тий хүүгүүд бол нэлээд түрэмгийн ууртай. Охтуудын хувьд бол хит их бусдаас хараат. Батлуулах гэдэг чинь өөрийгөө батлуулах гэдэг юм наалтам хаа гэж хэлдэг. Дурлаал яваад идэг ингээл ирчүүдэд дурлаал яваад идэг. Охтуудын хувьд бол нийтлэг үнэлэх хүмүүст л одоо тий намайг хайрлчлаа гэж ойлгочтой. Анхны эр хүний туршлагыг ааваас авч чадаагүй охтууд хайрлчлаа гэж боддог. Тэнгүүт тэр нь хайр биш байдаг. Дараагийн дахиад дурладаг. Тэгтэл яг аавдаа хайрлагдаж өссөн охтууд бол өөрийнхөө үнцнийг үнэхээр мэдэрдэг. Маш гоё өөртөө итгэлтэй. Тэгээ жинхнээс эр хүнийг бас хүндэлж чаддаг. Тий. Охтууд бас эр хүнийг хүндлэхгүй байх ч айгүй муухай байхгүй. Муухай штэ. Аавда хайрлагдаж өссөн охин гэхэлэр би баясаа ихчсэн мараа л да. Баясаа ихч чи өөрөө аавын ирэх охин байсан. Ямар гоё. Тийм учраас магадгүй ингээд юу бичих вэ? Аавтайгаа холбоотой ямар жишээ бичих вэ? Тэгвэл аавын талаар юу ярих вэ гэж байгаа бол одоо бидний ярилцах сэдвээс ингээд өөртөө нэрээ тийштэй тийм юм байгаа штэ, ийм юм байгаа штэ гэд бодоод бичих байхаа гэж бодож чинь. Гэр бүлийн радио 106.5 гэд манай пэйж байгаа. Дүрстэй явж байгаа нэвтрүүлгийн доор комент хийчээрэй. Баясаа ихчээс асуух нь болохоор би баясаа ихтэй ингээд ярилцах тэр баясаа ихч аав гэж амар хэрдэг байхгүй. Аав ингэдэг байсан, аав ингэдэг байсан. Аав байсан болохоор бараг л би ингэсэн тэгсэн гэж. Би болохоор айгүй хээж гэж ярддаг. Баясаа ихчлэр айгүй аав гэж ярддаг байхгүй. Тийм учраас би нөгөө аавдаа хайрлагдаж өссөн охин эр нөхөртөөгөө ингээд харилцаад за бас ингээд октоодтайгаа хүүтэйгээ харилцаад ингээд ямар нөлөөтэй байдсан болоо гэдгийг бодит жишээн дээр ингээд яриулмаар санагдаж байна. Тийм манай авч нэг тийм
зөөлөн хүн байсан. Айгүй зөөлөн. Тэгээд нөгөө охтуудыг бол айгүй хайрладаг. Охтуудаа бүр илүү толгой дээр гаргацсан. Тий, толгой дээр гаргацсан гэдэг шиг нөгөө нэг бараг л нэвтэй хүсэнтэн зүгүүд тэгээд гэдэг шиг л тий. Дээр үед бол яг л тийм байсан. Тэгэл нөгөө олуулаа учраас бүгдийг ингээл авч явахаас илүүтэй энэ удаа энэ хоёрын гэдэг айгүй тэгж хуваарлаад авч явдаг. Тэгэл авч явахаар хүүхдийн баяраар эсвэл наадмаар ингээд бүр нэг дурсамж мартагддгүй. Гэт манай дүү битээр хамт явсан. Яг ээлжин таарад гэдэг шиг тэгээд хамт явсан. Айгүй бороотой наадам. Тэгээ аавын найз нэг юм нөгөө нэг хажууталтай юм юутай юу гэж өгдөлөө моциклик судалтай. Шааха. Тий. Тэрэнд ингээд бид хэд цуугаад явж байгаа байхгүй. Тэгээд айгүйх бороотой наадмын талбай дээр чинь нөгөө манай бүхөө үзэл бид хэд чинь тийм нээлтийн үзэнгүүтээ хүүхдүүд бас байна. Ааваас мөнгө аваад сингэлдэх тойрол идэх юм авч идээл тэ эрхлээл бороо орсон ч гэсэн гэл маш гоё дурсамжуудыг ингээд бүтээдэг. Тэгэл зам болохоор биднийг дагуулаад хөдөө явдаг. Тэгээд ингээд бодсон чинь оюутан болоод 10 төгсөөд оюутан болоод яасан чи аав маань хэлжсэн. За миний охин өстө хамгийн сайн сэтгүүлч болно шүү гэл ингээл маш гоё дээр үе нөгөө 25-ын сумтаа үзэг гэл тэ. Тэрийг ингээл бэлэглээл тэ. Тэгээд миний охин өстө сайн сэтгүүлч болно гэл ингээл явуулж исэн жишээ нэ. Тэгээд би most ингээд 2 хоногоор унчаад тэгээ гараад ирсэн чинь манай нөө Сэлкафил багш минийхөө ороод шалгуулчихаа тий чи ингээд эргэлзээд байгаа бол оноогоо бүтэн аавна гэж яжсэн ба шалгуулчихаа гэсэн чинь айгүй шартай гарч ирсэн аав өөр сургууль руу явъя автаа гамт явчих. Тэгээ өөр сургуульд чинь нэгэр ч илүү хоёроор ч илүү гараад тэнцчихсэн жишээ нэ. Тэгээд аав үргэлжлэгээл хажууд тий чаднаа миний охин өөр энийг хийчих штэ гээл тий байж идэг байсан. Тэгээ ялцчихгүй нөгөө автаа ойрхон учраас тий аав гэж хэрдэг юм байна л да бодсон чинь тий аав гэж их ярьдаг. Тоглосон ч хашаандаа нөгөө нэг сакс тоглоод ширээний теннис тоглоод тий 100 гадаа хондог. Тэгэл ингээл бүгдээрээ ингээл стандарт засаал гэдэг юм уу тий гадаа байшингийнхаа урталд унтаал тэгтээ ингээл од тоолоод яриад айхгүй байгаа байхгүй тэр чинь. Тэг жишээний. Тэгэд ингээд бодохоор яг хөө ингээд гэр бүл болоод тэгэл нөхөртөөгөө маргалдах муудалцах юм гарсан ч гэсэн нэг юм өөр юм бодолтой л байд юм байлээ. Би чинь ийм хүн биш штэ тий. Би ингээд өөрийнхөө үзэл бодлыг хэлчин гэдэг ерөөсөө санаа зовхгүй хэлждэг гэдэг юм уу? Айхгүй хэлждэг. Тэр бас ингээд эргээд хүүхдүүдэд ч гэсэн нөлөөлдөг байх. Бас бодсон чинь. Тий. За манай сонсогчдоос комментууд ирсэн байна. Очрот мөх цэцэг маань өдрийн мэнд хүргэе бүсгүүчүүдээ гэсэн бол Аленка маань минь дамоор гэсэн байна. За Уйсника Үлзика сайн байна уу гэсэн бол Аленка өргөжлүүлээд богино хугацаанд ч гэсэн аавтай байж үзсэн сэтгэл дүүрээд сайхан байсан ч хайж явахдаа хослоод явсан да гэсэн байна. Бас би нэг зүйл аавын хайр гэж ярьж байгаа шүү дээ тий. Үүнтэй ижилхэн заримдаа аавдаа ингээд хайрлуулад байна гэж бодож исэн ч гэсэндээ тэр нь үгүй байх тохиолдлууд маш их анзаарагдаад байдаг л да. Тэгэхээр аавын хайрыг бид нэр заримдаа бүр нэг өөр юмор төсөөлүүлж бодоод идэм юм шиг байгаа. Нэг өөр нэг том юмнуудаар ч гэдэг юм уу тий. Столж ихэн хосын харилцаатай ижилхэн ингээл том бэлэг хэсэлт аваад ингээл хүч юм бол хайрлаад байна л гэж бодоод байдаг бол яг ингээд хамтдаа байгаад хамтдаа өнгөрөөсөн хугацаанд цөөхөн байгаад байдаг. Тэгээ ингээд дурсамж гээд ингээд бодохоор бас байхгүй аавыг гэл бодонгоо зүгээр л нөгөө том тоглоомнууд л бодогддог ч гэдэм үү. Иймэрхүү хайр маш их байгаад байдаг штеп. Тэгэхээр аав хүүхдийн яг ингээд жинхэнэ хайрыг бид нэр бусдад бас мэдрүүлмээр ийм мэдрэмжүүд хаяас төрдөг л дөө. Тэгэхээр нөгөө түрүүний л хэлсэн хамт цагийг өнгөрүүлэх. Тэгээ энэ хүүхэд хайрыг юу гэж мэдэрдэг юм гэхээр хамт байх гэж ойлгодог. Хайр тэнцүү хамт байх. Тэрнээс биш одоо нөгөө аав маань миний төлөө хөдөлмөрлөөд миний идэх хоолыг өмсөх хувцсыг сайн боловсралтай болгоход минь бэлтгэж байгаа даа гэж хүүхэд ойлгож чадахгүй. Тэгээ тэр бол яг хүүхдийн ертөнцид эндөө хатсан асуудал. Гэтэл аав мянга одоо ингээ ажилтай ачаалалтай байсан ч хүүхдтэй цаг гаргах үед хүүхэд өөрийгөө хайрлагдсан гэж мэдэрч чадж байгаа. Дээрээс нь ээж аавыг нь хүндэлж байгаа тэр байдал хүүхдийн сэтгэл зүйд маш гоё эерэг нөлөөлөл үзүүлдэг. Ээж нь аавыг нь хүндлэхгүй байх. Тэгээ нэг юм эмэгтэйчүүдийн эр хүнтэй харилцах яг тэр нэг зохистой загвар гэж бас байна. Үнэхээр эр хүнийг яг тэр эр хүн гэдэг утгаар нь ноён нуруутай тэр уушиг хангаар эр хүн гэдэг утгаар нь хүндэлж эмийн хүнддэгдэг байх хэвээр. Гэтэл ингээд нөгөө хэлэх хэлэхгүйгийг хэлдэг. Хажууд нь ингээд нэг юм доош нь хийсэн өнгө аясаар ярьдаг. Тэгээ нэг тийм байдлыг харж байгаа үед айдас мэдэрдэг аавынхаа айгуу ингээ аав гэдэг оршихуйг юм гоё хүчрхэг оршихуй гэж мэдэрмээр байдаг хүүхэд. Сул дорой гэж гэтэл ээжтэйгээ харилцаж байгаа харилцаанаас нарахаар нэг юм сул дорой оршихуй юм шиг. Тэнгүү тэр хоёрын хооронд хүүхдэд юм эргэлзээ үсээд тэгээд ер нь бол аав ямар одоо нөгөө сул дорой юм бэ? Өөрийгөө ч хамгаалж чадахгүй байгаа юм бах та. Яагаад ээжэд ингэж одоо хилүүлээд байгаа юм бол? Эсвэл ээжийг маань зовоогоод байна уу ч гэдэг юм уу? Ингээд айгуу олон нөгөө тийм төөрөгдөл үүсдэг. Дээрэс нэмэгтэйчүүд аав чинь тэгээд аав чинь ингээд гэдэг нөгөө хүүхдтэй аавыг нь муулдаг шүү дээ.
Тэр бол өстой үнэхээр зүрх шимширмээр эрэгтэй хүний хайрыг гуйлж байгаа. Тийм одоо нөгөө муухай буруу үйлдэл байхгүй. Тэгээ хүүхдүүдэд төрөгдөл үүсэж эхэлдэг. Гэтэл аав хүннийг үнэхээр тэр алдаатай байсан ч хүүхэд бол өстой үнэхээр л яг супер бадрал харах ёстой ууланд хардаг. Гэтэл тэрийг ингээд нөгөө гуйлаад идэг тийм ээжийнх нь харилцаа. Тийм. Эсвэл нэг бол айгүй мундаг нэр үнэхээр яг юм нийгэмдэр карьертай аауд нь хүүхдэд цаг гарах орхигт болчиход байгаа. Тоглодог аауд нь хитрхи одоо нөгөө ээжийн доор байгаад байгаа юм шиг нэг тийм эрх мэдлийн дистаранд буруу болчоор жоохон төрөгдөл үүсээд байгаа. Бас нэг юм үг яваал байдаг. Тэр ямар үг вэ гэхээр ээжийг нь хайрлал харуулчих. Тэгэхээр тэгэл хүүхэд тэнд те одоо маш их хайрыг мэдэрдэг гэдэг үг яваал байдаг тийм. Тэгэхээр энэ ч бас ингээд нэг тал нь байгаад байгаа шүү. Ямар ч юм ч нөгөө баланстай байх хэрэгтэй дээ. Нэг бол ээжд нь нэр бэрэ гаргаад байгаа аавын жишг загвар байна. Үгүй бол ээжүүд аавыг ноёлоод байгаа. Тийм аа. Энд чинь айл нь зөв зохистой биш. Эр хүн эхнэрээ хайрлна. Эхнэр хүн нөхрөө хүндэтгэн. Нөгөө нэг тийм хил амаар дормжилдаг зүйл биш. Тэгээ хайрлаж хүндэтгэж байгаа хоёрын тэр бие биентэйгээ харилцаж байгаас хүүхэд сураад ээж бол юм бэ, аав бол юм бэ гэдгийг ойлгоно. Гэхдээ айл нь хүүхэдтэй цагийг гаргах хэрэгтэй гэсэн. Тэгээ цаг гаргах гингүүт ажиллаа яах ингэ бодож болно. Хамаагүй зүгээр л нэг оройд 10 минут л яриа өрнүүлчих. Зүгээр 5 минут л тоглочих. Тэгэл болоо. Айгу олон комментууд ирж байгаа. Гэтэ тэр комментиг би яг нөгөө нэг саяны ярьж байгаад нь өргөжлүүлээд нэг асуулт байгаа учраас асууч. Яг одоо яг ийм нөгөө нэг байдал арай өөрчлөгдөд 10 жилийн хүүхдүүдийн хувьд гэвэл эрэгтэйгээсээ илүү эмэгтэй хүүхэд нь эрэгтэй хүүхдтэй дураараа хүрдэг, зоддог, цэвдэг ийм асуудлууд маш их гарчихсан. Тэгээ энийг нөгөө хүүхдүүд маань ч гэсэндээ хэлдэг байхгүй. Зүг зүгээр сууж яхад зогчдог. Чи болоочтой гэж зүгээр хэлчих хэвээр юм чи болоочтой гэж зохилтон хамт ирдэг ч юм уу тий. Тэгээ энэ байдлыг харахаар нөгөө орчин үеийн гэр бүл рүү хэв маяг руу бид нар шилжээд байгаа шүү дээ. Тэгээд тэгэхээр бүх ажлаа хувааж гин бүх юмаа ингэн би ч гэсэндээ ажил хийж гэн гэдэг бас ийм хандлага яваад байгаа учраас энийг харж өсөж байгаа хүүхдүүд одоо нөгөө хүндлэх аав хүн ийм хүндлэлт байх ёстой. Ээж нь ч гэсэндээ ийм байх ёстой гэдэг ийм баланс нь тэр чигээр алдагдчихад байгаа. Энэ нь ирээдүйд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ? Чухал асуултыг асуусан. За. Яг энэ нийгэм дээр энэ охтуудын одоо би яг бас ингээл нөгөө дунд ангийн хүүхдүүд ер нь 10 жилийн сургалт ордог. Охтуудын дээрлэгт хэрэгс төрөд байгаа байхгүй. Тэгээд хүүхдээ ээж аавуудын гомдол айгүйх болцсон. Ер нь бол задуулаад байгаа яг үнэн. Зүгээр муухагаар ч хэлүүлэх ш. Тэгээд тэр болохоор ямар ч юм нөгөө нэг сахилга баттай. Тэгээ журамт одоо эмэгтэй хүний жишг загварыг тэр гэр бүл бий болохгүй байна л гэсэн үг юм. Тэгээ яг энэ ээж нь аавыг хүндэлдэг, аав нь яг энэ гэр бүлийнхаа тэргүүн нь байгаад тэгээ нөгөө болно болохгүй гэдэг нөгөө хил хязгаарыг тогтоож өгчээвэл эмэгтэй хүүхэд тийм журамт биш. Тэгээ нэг юм хамаа намаагүй эрэгтэй хүн лөө гар сарваадаг тийм хүмүүжлэр хүмүүжихгүй. Гэтэл нийгэм өөрөө эмэгтэй хүний байр суурь хит дүүйлгээд байгаа. Тэрний одоо ингээд эрэгтэйчүүдийн одоо нөө эмэгтэй хүнтэй харилцааны загвар бас алдагдсанаас болоод байгаа. Хүчирхийлэл үлддэг, арх уудаг, тэгээ үл хайхардаг тийм одоо эрчүүд олон байхаар эмэгтэйчүүдийг илүү их дүүйлгээд ирэхээр эргээд эмэгтэйчүүд нь жоохон ноёлох хандлага их болчиход байгаа тийм нөгөө хүндлэхээр давраад дэжтэй ч тийм ингээд тэр чигээр буруу ойлголт. Гэтэл эрэгтэй хүнийг яг хүндлээд эхлэх үед хүчирхийлэл хүртэл зогсох боломжтой. Яг тэр одоо зохистой хүндлэлийг нь өгж байгаа үед. Тэнгүүт яг тийм аав ээжийн харилцааг харж өссөн охтууд бол эрэгтэй хүнийг яасан ч болох юм байна гэдэг нэг тийм ойлголттой болчоод яг үеийнхээ хүүгүүдийг цохиж зодоод байгаа байхгүй. Энд чинь яг тэр хөвгүүнийг хүртэл эр хүн гэдэг талаас нь харж хүндлэх тийм ямар ч ойлголт байхгүй шүү дээ. Тэгээ удирдлагт захирагдахгүй болчдөг. Эрэгтэй хүний одоо тэр юу гэхүү хүмүүжлийн арга барил гэр бүлд дутагдсан айлын хүүхдүүд. Нийгэм нөгөө нэг тал руугаа ингээд дандаа туушрах гэдэг. Энэ нь сайн гингүү тийшээгээ туушраал. Энэ нь сайн гингүү тийшээгээ эрхийг айгүйх ярьж байгаа шүү дээ. Ер нь аль зүйл. Эмэгтэйчүүдийн эрх чухалч гэлээ тэгээд нөгөө туушрна тий. За эрчүүд доороо байгаа гингүүт ингээл бас туушарчдаг. Тэгэхээр аливаа зүйлд нөгөө яалтчгүй тэнцвэр гэдэг зүйл байх хэрэгтэй. Аав хүн тэр хүүхдүүдэд эр зөргийг итгэлийг өгöd байгаа юм бол ээж хүн тэр зөөлөн байдлыг хайрыг өгöd байгаа гэдэг. Хүндлэл хайр. Эрэгтэй хүн яаж хүндлэхийг бас харуулах хэрэгтэй. Тэрийг харуулах хэрэгтэй шүү дээ тий. За комментууд
шүү. Очроод мөх цэцэг маань аав минь 13 настайд минь автобуслаар өнгөрсөн. Аавынхаа зөөлөн дулаан гараар толгой уйлах миний хүүхэн ухаантай амны хишигтэй гэдг нь огт мартагддггүй. Одоо хүртэл талархаж явдгаа гэсэн байна. За манай Алинка хүүхдүүдээ аавын хайр халамжаар дүүрэн байгаасаа гэж хичээхийн. Гэвч нөхөр маань чанартай цаг бас таархан байгаа. Хайр дүүрэн аавтай хүүхэд зоригтой, баяр баясгалтай, өөртөө итгэлтэй харагддаг те. Гэхдээ хүүхэд аавгүй өсөж хэцүү байгаа ч ээж нь бас хань ижилгүй сингл мам бас л чанга шүү дээ гэсэн байна. За сочир хат маань энэ мөнх цэцэг манаас үргэлжлүүлээд ээж минь мах чанад шүлэнд нь гурилтай шүл хийж дээжийг том аяганд хамгийн түрүүнд хийж өгч наадам, цагаан сараар телевиз болоо радио аавих байлаа. Хожим өнгөт телевиз гарахад аав нь байсан бол ингээд бүхөө өнгөтөр үзэх байж дээ гэж ээжлээ гэсэн байна. Тэгээ суур хүмүүжлэл гэрийн хүмүүжил юм да гэсэн комментууд ирсэн байна. Тэгээ нөө аавынхаа талаарх гоё дурсамжийг хуваалцж байна тийм. Амьдралын айгүй хатуу хүтүү зүйлийг туйлж явахад яг энэ аавын нүмер нөөлөг үлдээж өгсөн сайхан дурсамж, аавын захиж өгсөн үлдээсэн тэр үгс яг тэр ингээд даваад гарах хүчээр яалтчгүй гэж байдаг тийм. Тэгэхээр энэ бол ямар гоё одоо үр хүүхдийнхаа сэтгэл зүрхэнд маш их том орон зайг үүсгэж яадаг чухал оршуув аав та. Тэгэхээр бяцхан ч гэсэн цагийг үр хүүхдүүдтэй гаргадаг байгаасаа аавууд маань гаргаж байгаа аавууд ч бас байгаа шүү дээ. Гаргаж байгаа аавуудын үеийн цайхан бичиж гэр бүлийн радио 104.5 та нарыгаа үнэхээр бүр ингээд та нартай талархъя. Тэгээ зөвхөн гэр бүлдээч биш нийгэмд үнэт одоо хөрөнгө оруулалтыг хийж байгаа шүү дээ. Нийгэм бол хувь хүнээс л бүрдэж байгаа шүү дээ. Тэгэхээр эрүүл сэтгэл зүйтэй, эр зоригтой, туулах чадвартай, өөртөө итгэлтэй бие хүн өснө гэдэг чинь өөрөө ямар чухал зүйл вэ? Тэгэхээр аав нар та нар яг энэ үргийг гүйцэтгэж байгаа тий. Би үнэхээр яг бүр талархмаар байна. Аавдаа их гоё одоо эрхэлж өсөж байгаа охтуудыг харах бас бүр их гоё байдаг шин. Тэгээд тарахмар штэ байна да. Нөхрөө харамлан штэ. Тэгээд аав гэдэг хүн чинь нөгөө нэг талтай айгуу том нэг юм хязгаарыг бас ингээд дүрмийг ингээд хариуцлагыг бас зааж өгдөг тий. Ээжүүд бол ингээд зөөлөн за яах вэ гэл ингээд тий. Гэтэ аав ч гэсэн бас байдаг л да тий зөөлөн тий ийм хязгаар гэдэг зүйлийг зааж өгөхгүй гэхдээ л одоо яг тэр эрэгтэй хүнээс энэ болно болохгүй тий. Яг энэ дүрм журм гэдгийг бол ингээд яг хүүхдүүд айгуу сайн сурдаг штэ. Тэгэхээр л аав хүн өөрөө бас яг энэ гоё хил хязгаарыг бас мэддэг, чаддаг, тэ дүрмийг барьдаг. Тэгэд нэг ийм гоё үг байгаадсан. Аавын хайр хизээч оройтдгүй гэж тэ. Одоо юу гэдгийг ингээд би залуу байсан юм аа, 20 эдхэн настай аав болсон юм аа. Тэгээд би өөрөө бас аавын хайрыг мэдрээгүй маа гэж аавууд аюу ярьдаг штэ. Тийм учраас ингээд би хүүхдүүдтэй юу зааж өгөхийг мэдэхгүй. Нэг мэдсэн чи хүүхдүүд маань өсөж өндийцсэн байсан. Магадгүй би хүүхдүүдээ сайн хайрлаагүй гэдэг ч юм уу тэ. Гэтэл тэр сайн хайрлаагүйгээд харамсаж суухын оронд нөхөд өгчих боломж байдаг штэ. Яг үнэ байдаг. Тэгэл нөгөө тархичин л өөрөө шинжлэгдэжээдэг. Тэгээ ховсын өөрчлөгдөжээдэг нэг тийм гайхамшигтай мөн чанартай. Тэгэхээр яг тэр өгж чадаагүй тэр цаг хугацаагаа нөхөд өгөхөд л хүүхдүүд ингээ нүдэн дээр нь сэргдэг. Миний ялангуяа өсвөр насн дээр нь илүү их дэмжлэгийг үзүүлээсэй гэж хүсдэг. Тэгээ бүр баг балчир байхад цаг гаргаж чадаагүй та одоо яг өсвөр насн дээр нь сонсоод өгөөсөө. Хамт байгаад өгөөсөө. Болно болохгүйг заагаад өгөөсөө. Зүгээр байгаагаараа л үлгэрлээд харуулаасаа. Чанга дуграагүй ч энэ охин болохгүйгээд хэлэхэд л охтууд яг ингээ аахаа өгөнд нэг хараад л ордог. Тэ нөгөө юм ийдэг гоё зөөлөн өнгө аясаар гэхдээ хил хязгаарыг тогтоодог. Маш гоё журамт эмэгтэй болдог. Аавтайгаа ойрхон өссөн охтууд, аавын хайрыг мэдрээгүй охтууд бол үнэхээр тийм нөгөө наалдам хашин чанар бол их анзаарагддаг. Эрчүүдийн хувьд болохоор эрсдэлт цаагуул руу их ороод. Аавтайгаа ойр байж чадаагүй эрэгтэй хүүхдүүдийн хувьд. Тийм ямарваа нэг түрэмгий уур уцаараа хянаж чадахгүй, айдас төгшөөрөө хянаж чадахгүй. Тэгээд яг тэр уур уцаараа айдас төгшөөрийн мэдрэмжээ дарахын тулд ямарваа нэг юм эрсдэлт заангуул буюу дон донтолт руу орох эрсдэл нь маш өндөр байдаг. Тэгэхээр энэ бол сэтгэл хөдлөлийн хувьд маш тогтворгүй байгаа хүүхдүүд бол аавын хайр дутагдсан байдаг. Тийм яг сэтгэл хөдлөлөө зөв зохицуулж чаддаг. Яг сэтгэл хөдлөлийн хувьд их тогтвортой тийм хүүхдүүдийн хувьд бол үнэхээр аавар хайрлагдсан. Аавтайгаа цагийг их сайн өнгөрүүлсэн хүүхдүүд байдаг. Энэ бол их чухал. Аав минь байгаа үед бол аархаж энэ амьдралыг тоолж чинь дөө. Аав минь байхгүй болчихлоор тэнгэр нүмерх шиг боллоо, хөмөрх шиг боллоо гэсэн хүмүүсийн постыг маш их харж ирсэн. Үүнээс урдж гээд би өчтөр илүү уржигдэрхэн бас л нэг эмхтэн бичлэгийг харж байгаа юм, богино бичлэг. Тэр нь юу вэ гэхээр аавда байр авч гисэн байсан. Тийм байсан. Тийм хүүхдүүд хоёр хүүхэдтэй юм байна л да. Хүү охин хоёртай. Тэгээд хоёр хүүхдийнх нь гэр бүлүүдийн зүгээс аавда ингээд өргөө цагаан гэрээг ингээд бэлгэлж ийна гэсэн
өгсөн байсан. Тэгэд мэдээж нөгөө хүүхдүүд маш гоё өгнүүдийг хэлж байгаа юм л да. Аавдаас та нэрээ хайртай шүү баярлаа тий. Өстө өсөж өндөрлгсэнд баярлаа гэл. Аавынх нь надад хэлсэн ганц л үгэн таалагдсан. Тэр нь юу таалагдсан сэтгэл маш чухал байсан тий. Тэр нь юу вэ гэхээр утга учиртай амьдарчтэй гэсэн. Ямар гоё юм бэ тий. Одоо яг нэг тийм ажиллаад байгаа юм шиг эсвэл хүүхэд нэг тийм анхаарад байгаа биш юм шиг харагдчихэж магадгүй л дээ. Манай хүн бас нэг хэсэг тэгдэг байсан нөө хүн дандаа ээжээ гэдэг учраас том хүү. Намайг нэг тоодоггүй гэдэг юм байхгүй. Манай хүүхд намайг нэг тоодоггүй. Угаасаа ээж нь л байвал болоо. Тэгээ угаасаа өөр юм хэрэггүй гэдэг байсан бол одоо 11 нас хүрээд ингэж яваад ирэхлээр надаас илүү аавыгаа гэдэг болсон. Тэгэнгүүт аав нь би хэрэгтэй юм байна гэж бодонгуудаа хүүтэйгээ бүр илүү их ярилцдаг, бүр илүү их наалддаг болсон. Тэгээд ингэхлээр хүүхдэд ягаад ч юм нөгөө том болох тусам аав ээжийн тэр тусам аавын хэрэгцээ маш их гардаг юм байна гэдэг мэдрэмж бол төрсөн. Тийм учраас эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ одоо намайг тоохгүй байна да гэж бодлого ирээдүйд та ямар сайхан хайраар өсгөн ирээдүйд таныг яг тэр сайхан хайраараа гэд услаад яваад авах болов гэдэг сэтгэл төрсөн шүү дээ. Манай заяа их гоё ухаалаг эмэгтэй. Тэгээд энэ аавыг яг зохистой байр суурьнд нь байлгахад ихнэрүүд нөлөөлдөг байхгүй тий. Тэгэхээр энэ нөгөө хүүхэд аавтайгаа ойртож тэг ингээ аавын хэрэгцээ үсэж гин гэдэг чинь ээж өөрөө тэрийг маш гоё ингэж нөгөө харуулсан байх бас магадлалтай л да аавыг нь хүндэлж тэг яг тэр эр хүнийх нь байр суурьнд нь байлгаж ингэж те тэгээ яг тэгээд хүүхэд нөгөө баг байх тусмаа улам ингээ нөө ээжийнхэн нэмиг идэл ээжтэй энэгшээл ээжтэйгээ ойр байхыг хүссэн шүү дээ тий тэр үед бол аавын цаг арай бага л байдаг л да томрох тусмаа яг аавын сургамж аавын амьдрал дахь чиглүүлэг аавын тэр ноён нуруу аавын алсын хараа үнэхээр хүүхдүүдэд хэрэгтэй байдаг тэгээд энэ үед нь ээж хүн өөрөө тэр яг ингээ аавтайгаа хүүхдүүдэд ингээ зөв гоё харилцаа үүсгэж чиглүүлдэг байх нь их чухал тий тэгэхээр энэ бол бас эмэгтэйчүүдийн ухаан хэрэгтэй тий манай эмэгтэйчүүд нөхрөө гоё хүндэлдэг байгаасаа эмэгтэйчүүдийн гоёл нь нөхрөө хүндлэлээс одоо бий болоосаа тий тэгээ дээрэс нь манай ирчүүд бас гоё байр суурьнда байгаасаа тий яг эмзэг сул дорой ихнэрээ үр хүүхдүүдэд айлгаж очиож хүчээр хилдэг эсвэл ажил гээд үл хайхардаг биш тэгээ аль альнийг нь ажлыгч амьдралыгч зохицуулдаг тэгээ үр хүүхдүүдтэй бас яг тэр хайрыг нь мэдрүүлж өсгдөг тийм аавд байгаасаа тийм гоё хүчрхэг ирчүүд манай Монгол ирчүүдийн цуснд байгаа шүү дээ. Байгаа тий. Үнэхээр байгаа. Тийм тэгэл одоо юу гэдгийг октод бол тэгдэг ш нөгөө яалтчгүй багтаа бол ээжтэй наалдаал тий байснаа. Нэг 6 нас хүрээлэрэнгүүт нь хүүгүүдийг аавд нөгөө гээл тий. Тэрнээс гаднаас яг ингээд баг байхад нь одоо манай хоёр хүн бол жоохноос л нөгөө дугуй унаал, ролик унаал жижигхэн байхаас нь л аав дандаа авч өгдөг. Тэгэл авч өгсөн хүн чинь өөрөө нөгөөтгөө бас сурган үсттэй тий. Тэгээ сургахын тулд орой ажилласаа тараал зай гарыг гэл нэг талбайтай газар руу Сүхбаатарын талбай руу тий жокийн талбай руу гэдэг ч юм уу тий. Талбайтай газар руу заавал явна. Тэгэл нөгөө өрчөөстэй хөлсөө гартал унаж л оройн машин дунд сарал гэртээ ордог. Тэгээ тэр зүйл чинь ингээд хүүхдүүдэд яг сургадаг юм билий. Маш гоё. Тэрийг унаж чадна гэдэг нэг итгэлийг өгöd нь штэ. Би бол янаа унжихуйтай хүй болгоомжтой гэдэг. Хөөцөлөө ээж яг тийх гэдэг. Ингэж яхад бол аав зүгээр чадна орхичих гэх тий. Энэ ингээд аюу гоё юм. Би даах чадвар суулгаад. Би даах тий чадвар зориг өгöd. Альва зүйлд ингэж тий өөртөө ихтэй байх зүйлийг өгдөг штэ тий. Яг үнэ. За тэгээ манай охтууд үнэхээр гоё өөртөө ихтэй байгаасаа тий мянган гоё чадвартай байгаад үнэхээр ур чадвартай байгаад царай зүстэй байгаад нийгэмд карьертай байгаад өөрийгөө үнэлэхгүй охтууд олон байдаг. Тэгээ энэ бол яалчгүй аавар дутагдах хам шинжтэй холбоотой. Тэгэхээр аавууд маань охтуудтай илүү цаг гаргаасаа хөвгүүдийн хувьд энэ сайхан оршихуйгаа гэр бүлдээ мэдрүүлж явах оронд эрсдэлт зан үйлд автаад тэгээ дондолтод ингээд өртөөд явж байгаа нь бас амар харамсмаар бай. Тим хүүг өсгөхгүй тулд аав бас 5 өнөдөр хүүдээ цаг гаргаараа. Тэгээ яг л баясаа ихч маань хэлдгээр наад чамаагүй өвдгөө гүгөөд шалтлаад чамаагүй ролко унаж сурахт нь аав нь та хажууд нь байгаасаа тий охтууд нь бас ямар нэг шин зүйлийг туршаад үзэхэд аав урам өгөөд тэгтээ чиглүүлээд хажууд нь байгаасаа ямар гайхалтай өөртөө ихтэй тэ эр зоригтой охид хөвгүүдийг аав та нар өсгдөг гэж санана тэ тэгэхээр нэрхтээ үний оршихуй гэдэг бол үнэхээр үнцэнтэй чухал зүйл. Өнөөдөр бид аавын хайрыг ярьж байгаа. Тэгээ мэдээж аавуудыг магтмаар байгаа тий. Гэл болж байгааг нь яриул бас гоё штэ. Болохгүй байгааг нь аюу хэрдэг тий. Тэгэхээр болж байгааг нь яриа. Тэнд бас хичээж байгаа аавуудыг бас яриа. Тэгэхээр яг хичээж байгаа аавуудын талаар бичээсэй, хуваалцаасай тий. Аав байх юм бол ичгүүгээр сайхан бичээч. Тий штэ. Бичээд ороод ирээ гэдэг тий. Очроод мөнх цэцэг маань маш урт комент хийсэн байна. За.
бүтэн сайн өдрийг бүтэн гэр бүлтэй цагаа өнгөрүүлж хөвшүүлцгээе. Дээр үед бид утгаар нь өнгөрүүлдэг байсан. Өглөө ээжийн хийстэй цайгаар эхэлж хүзэлтийн хариу айдууны мэндээ сонсоод орой 16 цаг 15 минутаас хүүхдийн киногоо үзэж оройн хоол мэдээж бууз эсвэл хуушур. Тэгээд л оройн цаг үе үйл явдал мэдээгээ үзвэл нуугдаж тоглох юм уу, концерт гэж тоглох задгаа цагаан хүмүүн төрөлхтөн гэж бүжгүүдийг зааж өгдөг байсан нь сэтгэлээс гардаггүй юм аа. Бид ч дуу хөгжим бүжигт дуртай болж үлджээ гэсэн байна. Ямар дурсамж байна тий. Тий. Яг энэ нэг сошиал орчин за телевиз багтаа байх үед бол амьд харилцаа бүр илүү их байсан юм шиг санагдаад байгаа. Олон зүйлийг хамт Тий, хийж олон зүйлийг хамт хийдэг байсан. Би ч нэг доороо 2 охин дүүтэй. Тэгээ бид 3 чинь нийлээд ингээд 7 хоног болгон юм нэг концерт тавьдаг. Тэгэл гуруулаа ингээд цаас гарч. Яг зөв. Тэгээ хөшгөний тараас хөшгөө ингэж тавьчаад нэг үнэнд ингэж үлгэж хайчаад суг татаж нөгөөдхөө буулгаад тэгэл концерт тоглоод зүгээр тоглохгүй нэг цаасан дээр бас нэг 100 төгрөг гэдэг тасалбар тараад айгу хөтөлж байсан баа. Айгу өдөр нь урилга өгдөг. Маргааш тэдэн цагаас тоглолттой шүү гэдэг. Ямар ч гэсэн аав ээж хоёр тоглолтын дээр ингээл сууж лээдэг байсан. Суугаад үздэг. Тийм суугаад үздэг лээсэн. Тэгээ тэнд чин айгу бүтээлч юу болдог байсан гэхэлэр нэг нь тоглолт үзүүлж яхад нөгөөт нь хувцас сольдог. Хамаг хувцас тэнд овоолсон. Тэгэл ингээл үзүүлдэг байсан. Тэр дурсамж гэсэн дээрсэн мартагддаггүй. Тэгэд гэр бүлийг халуун дулаан уур амьсгалтай болгодог нь дуу хөгжим ч гэсэндээ бас их нөлөөлдөг баг. Тэгээ яг манай сонсогчийн хэлж байгаатай ижилхэн манай гэр бүлд ч гэсэндээ нэг дуулах, хөгжилдөх энэ дурсамжууд маш их тийм нэг хүчтэй орж ирээд байна. Тэгээ одоо бас нэг манай нөхрийн хувьд бас ингээд дуу хооронд бас тийм нэг сайн хүн биш л дээ. Гэхдээ ингээд аялал ингэдэг. Аавынхан бүүгийн дунд манай 3 дахь хүүхэд дандаа шүн унтдаг байсан. Ямар гоё юм. Гэх жишээний ингээд бодглохлоор аавын дуу хоолой тийм хүчтэй дуулж чадахгүй байсан ч гэсэндээ зүгээр нэг аялах төдийд дуу хуур шиг санагдах тийм их хүчийг өгдөг байсан юм байна гэдэг бодлоодас төрөөд байгаа байхгүй. Том болох тусмаа яг нөгөө дуу тавиад ингээд явуулчихж байгаа. Тэрнээс бага байхтаа болвол эрт нөгөө нэг сүүш хэрэгцсэн учраас аавтаа унтдаг. Тэгээ аав нь болохоор ингээд дуу аялдаг. Би ингээд дуу аялаад унтдаггүйсэн шин. Аавынхан дууг сонсоод унтдаг. Тэгэл аав нь илгэндээ наажаал тэгэл унтуулчдаг байсан. Тэгээ тэгэнгүүт аавын тэр нэг солгоо байна уу? Эсвэл гоё тэгшгэн байна уу? Хоолоо ерөөсөө хамаарахгүй байгаа шүү дээ. Аавын тэр нэг дулаан мэдрэмжлэх хүүхдүүдэд тэгэж нүмер нөөлөг. Тухтай байдлыг мэдрүүлж байгаа нь шууд мэдрэгддэм юм билээ. Өмг төшиг нүмер нөөлөг. Тэр нэг бүү дуу гэж одоо солгоо байсан солгоо биш байсан ч хинч гоё дуулдаг шүү дээ. Тэгээ зарим аавууд бол бараг мэддэг ч юм шиг байсан шүү дээ. Тэгэл нөгөө бүвэлгч гэдэг болно. Өсний урсгал чимээ урсгал сонсоход хүүхдийн тархинд ингээ маш их амралтыг өгдөг. Гэтэл аав ээжийн одоо яг хоолой амьд хоолой дуу хоолой бүр тэрнээс хэд дахин илүү их тайвширлыг хүүхдийн тархинд өгдөг гэж байна. Тэгэхээр тэр амьд юм гэдэг чинь тэр зүгээр хөгжим тавьж өгдөөс харьцуулашгүй зүйл байхгүй. Аав ээжийн тэр солгоо байна уу зүв байна уу хүүхд тэрийг мэдгүй шүү дээ. Зүгээр л аав минь хажууд маань байна. Тэ би нэг тийм гоё аюулгүй хамгаалагдсан байна гэдэг мэдрэмжийг авах нь хамгийн чухал тий. Тэгээ яалтчгүй хүн бүхий л амьдралынхаа туршид хүүхэд насныхаа дурсамжаар хооллож амьдардаг. Тэ. Тэгэхээр эргээд санахад тийм сайхан дурсамжгүй үр хүүхэд нь өсөж явах юм тий. Үнэхээр яг тэр гоё дурсамжуудын хэлхээсийг амьдралтаа үр хүүхдүүдтэй бүтээдэг аав ээжүүд байгаасаа. Нэг халуунгаа аав та тий. Тэрэнд өрөөсөө ч тийм одоо өртөг зардал ороод байхгүй тий. Гадаа гараа сайхан засаар тоглолцсон байсан ч тэр бол хүүхдээ жинхэнэ аз жаргалтай ертөнц ахгүй. Тэрнээс ш үнэтэй бэлэг авч өг сайн сургуульд явуулж тий амттай хоол авч өгөх нь хүүхдүүдэд тийм чухал биш. Мэдээж яг хэрэгтэй би үгүйсгээгүй. Гэхдээ хүүхд яг юу хүсдэг гэхээр өөрийг нь илүү хүсдэг. Тэгээ өөртөө хамт байх тэр 5 минутад л хүүхд үнэнхээр сэтгэлийн хувьд асар их хүчийг мэдэрч байдаг. Аав хүн гээл тэгэхээр аав хүн хүчтэй байх хэвээр. Аав хүн гээл тэгэхээр аав хүн одоо юу гэдгийг нугаршгүй байх хэвээр. Аав хүн эргээд бас одоо юу гэдгийг те бүх зүйлийг хангах хэвээр гэдэг нэг юм сэтгэлээ илэрхийлэхгүй те. Тэр сэтгэлээ илэрхийлдэг бас хуваалцдаг байгаа нэг чухал санагддаг шүү дээ. Тэгээ хэрвээ аав хүн бас те буруу зүйл хийсэн бол эргээд сэтгэлээ илэрхийлж байгаа юм чинь уучлаарай гэждэг те зөв зүйл хийсэн бол бас баярлаа гэд хүүхдүүдтэй хэлцдэг байх нь бас их гоё санагдаад тийм. Энэ л юусэн ингээл нэг аавын бас энэ нүмер нөөлөг байдаг те. За тэгээд эфир маань өндөрлөж байна. Мачрат мөнх цэцгийнхаа комментиг уншия. Хөөрхөн юм бэ хүүхэд насны дурсамж хамгийн гэгээлг нь бүх насаараа дурсан
одоо хаяа инээмсэглэн хаяа нүд нулимсаар бүрхтэгдээ гэж Тэгдэж штэ. яг л тэгдэг тий. За тэгээд өнөөдөр яг аавын хайрын талаар, аавын ертөнцийн талаар, аавын хайр хүүхдэд бас юу үлдээж өвлүүлж үлдээд юм бэ гэдэг талаар ярьсан. Эд хөрөнгө үлдээхийг аавд хүсдэг. Тэгвэл эд хөрөнгө дунд нь хамгийн үнцэнтэй эд хөрөнгө бол тэр хайр Дурсамж. үлдээж байгаа дурсамж шүү. Тэгээд бидэнтэй хамтран ажиллаж байгаа хоёр байгууллага байна. За чуудагаа өргөж. За Чуда Монгол аавуда. Ер нь бол мэдээж 12 дугаар сар гарахлаар яадаг вэ гэдгийг бүгд манайхан мэдж байгаа хаа. Бэлэг бэлгийн дээд ингээд сайхан бүтээгдэхүүнээр ингээд багцлаад боогоод хайртай хүүхдүүдтэй хамаатан садныхан хүүхдүүдтэй ажлын газрын хамт олонны бяцхан үрсэд гарын бэлгийг өгдөг. Тэгвэл энэ удаад бид сүн бүтээгдэхүүнээр баялаг Чуда Монголын бэлгийн багцыг танд санал болгож байгаа. 2 багцаага 16800, 21600 гэсэн 18800, за 21600 гэсэн 2 төрлийн бэлгийн багцаага шүү. Та бүхэн 10 бэлэг авах юм бол 1 бэлэг үнэгүй. За мөн хаач бол хаана сүлжээ супермаркетууд, хүнснэлгөөрүүдэд худалдаалагдаж байгаа юм улаан хайрцагтай байгаа учраас таны нүдэнд шууд тусах. Ямар нэгэн байдлаар харшлна гэж санаа зовох зүйлгүй та бүхэн хайртай хүүхдүүдтэй энэ бэлгийг сонгож авч өгөөрэй. За яг одоо доор гарч байгаа 76 тэгтэг 32 33 76 тэгтэг 32 33 гэсэн утсаар холбогдоод захиалаарай. За мам доктор бол мэдээж ойлгомжтой ээжийн хайрыг илэрхийлдэг. Тэгээд ээж гэхээс гадна одоо багш нар бол цэцэрлэг дээр сургууль дээр хүүхдүүдийн ээж л болдог тий. Тэгэхээр багш нар маань бас энийг бас маш сайн олноор нь хүүхдүүдэд ингэж бөөнд нь хийж чаддаг дадал зуршилтай болцсон байдаг гэдэг байгаа. Тэгэхээр энэ миний өмнө байгаа цэцэрлэгийн хүүхдийн багц 10 одоо бүтээгдэхүүн тэгээд 8 төрлийн 10 бүтээгдэхүүн байгаа. Тэгэнгүүт яг энийг багш бол өдрийн туршид хүүхдүүдэд яг энэ хичээлийнх нь хуваар өдрийнх нь одоо амьдралын хуваар тааруулаад хийгээд өгчдгөө гэсэн үг. Тэгээд 330-аас 300 мянган чамдарсан байгаа. Тэгээд энэ багц бол 2 сарын 30 хүүхэдтэй нэг ангийн одоо бүтээгдэхүүн шүү. Тэгэхээр үнэтэй юм байна гэхгүйгээр тий авчхад нэг хүүхдэд өдрийн 175 төгрөг байлуу. Тий байсан. Маш бага байсан. Тийм байгаад байгаа. Тэгэхээр цэцэрлэгийн одоо хүүхдүүд болон бага ангийн 1-ээс 5 дахь ангийн хүүхдүүдийн багц байна. Тэгээд мам доктор гээд пэйж утсыг дагаад мэдээллийг аваад захиалга өгөөрэй. 7227 5225 гэсэн утсаар бас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Бидэнтэй хамт байсан эрхэм сонсогч үзэгч танд баярлалаа. Радиогийн 1-р студид Баясаа, Сэтгэл зүйч Атраа, за мөн хөтлөгч Заяа, найруулагч Мизо ажиллалаа. Дараагийн дугаараар уулзлаа түр. Баяртай. Хэний ч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч ява. Хэний ч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хэн нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинж хайрлаа.